За сайн байцгаана уу. Тэгэхээр өнөөдөр түрээсийн сургуулийн багцыг хэрхэн бүртгэх вэ? За бүртгэлтэй багцынхаа бүрэлдэхүүн байгаа сургуульчдын зураасан кодыг хэрхэн хэвлэх вэ гэдэг талаар ярилцъя. За ингээд номын санчийн програмынхаа L2 цэс рүү орохоор за энэ түрээсийн сургуулийн бүртгэл гэдэг цэс байж байгаа тийм ээ. За энэ цэсний номын санчийн програм гэдэг дээр нь дарахаар за түрээсийн сургуулийн бүртгэлийн програмыг одоо хэсэг рүү шилжчихнэ. За энэ түрээсийн сургуулийн програм маань бол нөгөө номын сангийн програмаас бол тусдаа энэ програм байгаа. Зөвхөн түрээсийн сургуулийн хамаатай одоо мэдээллүүдийг түрээсийн сургуулийн бүрэлдэхүүнд байгаа сургуульчдууд болон түүнийхээ зураасан кодыг хэвлэх, за сурагчдаа анги сурагчдаа бүртгэх тийм ээ. За тийм сурагчдаа түрээсийн багцуудаа олгох, буцааж авах, за төлбөртэй холбоотой мэдээллүүдийг харах гэх мэтлэн үйлдэлүүдийг хийдэг ийм тусдаа програм байж байгаа. За энэ програм руугаа болохоор номын санч өөрийнхөө нөгөө номын сангийн програмынхаа нэвтрэгчнэр нууц үе бичээд нэвтрээд орчихно. Ингээд сургуулийн түрээсийн програмынхаа зүүн дээр болонд байгаа сургуулийн түрээс номын санчийн програм гэж зэс байгаа. Энэ зэсэн дээр дарахаар хамгийн ихэнд нь багцын бүртгэл, багц сургуулийн бүртгэл гэдэг. За энэ товчон дээрээ дарахаар за ингээд нөгөө бүртгэлтэй багцууд маань ингээ харагдана. За өмнө нь бүртгэгдсэн байсан багцууд бол ингээд шууд харагдана гэсэн. За байхгүй одоо манай сургуулиуд нь бүртгэгдэг байсан багц шинээр ирсэн тохиолдолд одоо яаж бүртгэх вэ гэхээр жишээ нь одоо за 11-р ангийн 23 оны багц одоо жишээ нь манад энэ жил шинээр ирлээ гэж бодъё. Тэгэх юм бол яаж бүртгэх вэ гэхээр би энэ 26-27 оны хичээлийн жил гэдэг энэ сонголт байгаа. Энэ сонголтынхаа баруун болонд урьдчилсан бэлдсэн багцын мэдээлэл татах гэдэг байна. За энэ дээр ингээд дарахаар за ингээд татахыг хүссэн багцуудаа сонгож байгаад ингээд татдаг юм хэсэг байгаа. За энэ дээр энэ 11-р ангийн 23 оны багц ингээд сонгоотой байж байна. Манай сургуультууд энэ багц байхгүй байгаа учраас ганцаараа сонгоотой байна гэсэн. За би энэ ингээд татахд очиод арчээ. За тэгэхээр нэг багц шинээр нэмэгдсэн гэж. За би энэ жагсаалтан дээрээ холооныхаа баруунд очиж дараад өснөлтийг сэргээх товчд авчих юм бол нөгөө 11-р ангийн 23 оны багц маань ингээд шинээр нэмэгдээд ороод ирсэн байна. За би ингээд дээр нь хоёр дарахаар дэлгэрэнгүй рүү ингээд орчиж байгаа юм. За ингээд дэлгэрэнгүй дотроо бол одоо энэ маань орохоор тухайн багцад одоо бүрэлдэхүүнд нь ямар сургууль байна гэдэг нь харагдаж байна тийм ээ. За 15 сургууч байна. За тоош гэдэг рүү н орохоор одоо хэдэн ширхэг байгаа нь харагдана, хэдэн багц байгаа нь харагдана гэсэн. Шинээр нэмсэн учраас одоо багцын тоошгийн мэдээлэл байхгүй. За түрээслэх хүн гэдэг ингээ байж байна тийм ээ. За дараа нь нэмэлт мэдээлэл. За түрээслэх хүн гэдэг рүү н орж ирээд бид нэр энэ сургуулийн энэ жил одоо хэдэн төгрөгөөр түрээслэх гэж байгаа юм бэ гэдэг тохиргоогоо энд хийн. За энэ хоосон өснөлтөөрөө холооныхаа баруунд очиж дараад нэмэх гэх тийм ээ. За энэ дээр хичээлийн жилээ бичнэ. За 2026-аас 27 оны хичээлийн жил бол зүгээр эхлэх жилээ тавьчихна 2026 гэж тавьчихна. За түрээслэх хүн гэдэг дээр энэ багцыг одоо жишээ энэ жил хэдэн төгрөгөөр түрээслэх вэ гэдгийг одоо бичнэ гэсэн үг. 11-р ангийн 23 оны багц бол 2026 дахь онд бол 26-аас 27 оны хичээлийн жилд бол нөгөө 4 дахь жилдээ түрээслэгдэж байгаа гэсэн. Тэгэхээр 4 дахь жилдээ түрээслэгдэж байгаа одоо энэ 11-р ангийн багцын түрээсийн үн бол нөгөө 392А тушаалын хавсгалтын дагуу бол 26,400 төгрөг түрээслэх үнэтэй байгаа тийм ээ. За ингээд түрээслэх үнэ бичиж хадгалчихъя. За үүнийхээ дараа тоош рүүгээ ороод за энэ маань бол хэдэн ширхэг манай сургуульд нэмэгдэж ирж байгаа гэдгээ
бүртгэн. За би хулганы баруун товчоо дараад нэмэх гэж байгаад за 5 шиг одоо багц 11-р ангийн багц энэ жил нэмэгдэж байна гэдгээ бичээд хадгалчих. За ингээд 5 ширхэг багц нэмэгдчихлээ. За энэ багцын бүрэлдэхүүнд багцаа одоо сурах хүчгүүд маань бол автоматар бас нэмэгдээд сурах хүчгийн бүртгэл рүү орсон байгаа. За одоо бүгдээрээ сурах хүчгийн бүртгэл гэдэг хэсэг рүү оръё. За энд бол нөгөө нийт бүртгэлтэй сурах хүчгүүд маань ингээд шууд харагдаж байгаа. За би нөгөө сайн нэмэгдсэн багцынхаа сурах хүчийг харъя гэвэл за энэ шүүлтүүр дээр ангиар сонгоод за 11-р анги тийм ээ. За он гэхээр энэ бид нөгөө 2023 онд багц сонгосон байгаа. Тэр оноо тавиад шүүж харах гэдэг харчих. За ингээд нийтдээ бол энэ нөгөө каталогийн бүртгэл дээр тухайн багцын бүрэлдэхүүн багцын сурах хүчүүд нь ингээ харагдаж байгаа. За энэ дээр нэг үрцэн бүртгэл гэсэн хэсэг рүү оръё. За нэг үрцэн бүртгэл рүү орохоор ингээд нийт 75 сурах хүч байна тийм ээ. За нөгөө 5 ширхэг одоо багц байгаа. Нэг нь одоо нэг багц нь 15 сурах хүчтэй. Тэгэхээр 15-ыг 5-аар үржүүлээд нийтдээ нэг үрцэн бүртгэл сурах хүчийн бүртгэлийн нэг үрцэн бүртгэл дотор бол 75 ширхэг сурах хүчийг харагдаж байна гэсэн. За ингээд нөгөө ном болгон өөрөө тус тустай зурсан кодтой байгаа шүү дээ тийм ээ. За ингээд энэ жагсаалтанд дээр байгаа одоо номнуудынхаа зурсан кодыг нь хэвлэе гэх юм бол бүгдээрээ болон энэ жагсаалтан дээр зүүн талд нь байгаа шүүлтүүр байгаа. Шүүлтүүр дээр нөгөө зурсан код хэвлэг жагсаалтанд орсон эсвэл team гэж нэмж нөхцөл тавиад за шүүж харах товчоо дарна. За ингээд нөгөө 75 маань ахаад харагдана. За хулгааныхаа баруун товч дээр зурсан код хэвлэх гэдэг команд өгөөд за загвараа сонгоно гэж байгаа. Энд QR кодтой юу дөрвөлжин кодтой зурсан кодтой гэдэг хоёр одоо загвар байгаа. За танаа код уншигч нь одоо QR кодтой бол QR кодтойгоо сонгоод үгүй зурсан кодтойгоо сонгоод ингээд явчих болно тийм ээ. За зурсан кодтой загварыг шууд харчих. За ингээд нөгөө A4-ийн цаасан дээр 1/20 ингээд гарч байгаа. За ингээд жишээлбэл ингээд харах юм бол хамгийн ихний 53.1 гэдэг кодтой багцын сурах хүчүүд харагдаж байна. Англи хэл, биологи, газар зүй, дизайн зураг зүй технологи гэдэг номынхоо нэртэй тийм ээ. Тэгэхээр эхний одоо багцан дээр бол бүгдээрээ 53.1 гэсэн кодтой энэ зурсан коднууд нь тухайн өөрийнхөө энэ сурах хүч дээр ингээд наагдах нь шүү дээ. Монгол хэлэн дээр бол энэ монгол хэлийг наагаад за мэдээллийн технологи дээр бол мэдээллийн технологи наагаад ингээд явна гэсэн. За ингээд нийтдээ энэ нөгөө 175 одоо номон дээр наах одоо зурсан коднууд гараад ирж байна гэсэн. А нэг багцын одоо 15 шиг ном бол бүгдээрээ адилхан дээрээ ийм ижлэгэн кодтой. Жишээ нь 53.5 гэдэг кодтой багц байх жишээтэй тийм ээ. За бүгдээрээ нөгөө QR кодтой загварыг харчих. За дөрвөлжин кодтой гэдгээ сонгоод харлаа. За ингээд QR кодтой загвар нь бол энэ чинь тийм ээ. За ингээд аль ч зурсан кодтой загвар нь байж болно. А гол нь уншигчин QR код хийвэл уншиж гинүү гэдгийг шалгах хэрэгтэй гэсэн үг байна шүү дээ тийм ээ. За ингээд ном болгон дээр кодоо наагаад одоо намар тарааж өгсөн ном бол сурах хүчиг болгон дээр зурсан код юм уу QR кодоор наачих юм бол авар нөгөө сурах хүчиг буцааж өгөх үедээ сурагчдаас номынхоо шууд кодыг уншуулад авчих юм бол илүү хялбар амар тооцоо ирэхэд одоо хялбар байдаг гэсэн үг байна тийм ээ. За ингээд та бүхэнд амжилт хүсье.